сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82.9 Энэ өдрийн мэндийг нийт Улаанбаатарчуудаа монголчуудаа бидийг сонсож байгаа, үзэж байгаа та бүхэндээ хүргье. Пох нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт найруулагч Чардэгийн хөтлөгчөөр Оюка А гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сонирхолтой шинэ мэдээллийг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За үзэг сонсогчдоос өдрийн мэнд хүргье. За хинийх нь мэдээлэлээс эхлэх үү? За танаас эхэлчихье дөө. За. Минийх болохоор Station Squabbly гэдэг. За манайхаар болохоор одоо юу гэдгийг метроны буудлын маргалдаан, зодолтоон гэх үү те. Ийм одоо утгатай л үг юм бэлээ л дээ. Энэ бол нөгөө нэг түүхэн гэрэл зургийн нэр юм байгаа юм. За энэ гэрэл зураг маань болохоор Английн BBC агентлагийн гэрэл зурагч ерөнхийдөө тэр амьтдын гэрэл зургийг авдаг хэлцэд нь одоо байдаг. Гэрэл зурагчин Сэм Ровли гэдэг залуугийн авсан ийм гэрэл зураг байгаа. Энэ нь болохоор маш алдартай зураг. Тэгээд Сэмийн хувьд бол Station Squabbly гэдэг буюу метроны буудалдах зодолтоо маргалдаан гэд нэрлэлсэн зураг. За зургийн найруулагч маань өхөр харагдах баг. Зургийн утга агуулгын хувьд гэх юм бол энэ болохоор Лондоны метроны буудал дээр авсан зураг. Тэгээ хоёр хулганы одоо нэг ийм жижигхэн хүмүүсийн одоо хайсан ч гэдэг юм уу тийм ээ хоолны үүргмгийн хоолны үүрмэг гэдэг маш жижигхэн. За тэр үүрмгийг булаацалдаад одоо хоорондоо маргалдаад зодолдож байгаа ийм одоо хэсгийн хормын агшныг буулгаж авсан ийм гэрэл зураг. За тэгээ энэ гэрэл зураг нь бол маш хурдан хугацаанд буюу агшны хооронд болоод өнгөрсөн гэдгийг билээ. За тэгэхээр энэ үүрмний төлөө зодолдож байгаа саний хоёр дээр хоорондоо нэг жижигхэн үүрмэг булаацалдаад тэгэхээр энэ маань хүмүүст болохоор ямар зүйлүүдийг энэ гэрэл зургаар дамжуулж хүмүүс ойлгосон гэхээр хүмүүс бидний тэр анзаардгүй нэг жижигхэн одоо талхны ч юм уу нарийн бомны үүрмгийн төлөө амьтад амиа өхөөс буцахгүй хэмжээнд хоорондоо одоо маргалдаж зодолдох хэмжээний ийм одоо зүйл байна. За бидэнтэй одоо зөвхөн их хотод хүн гэдэг амьтан дангаараа амьдрдаггүй бас бусад амьтад амьдрдгийг шүү гэдгийг харуулсан. Тэгээ хоол тэжээлийн төлөө хэрхэн ам бие хайрлахгүй одоо хоорондоо маргалдаж ингэж одоо мөргөлдөөн тий томоохон хэмжээний ийм мөргөлдөөн үүсгэж байна вэ гэдгийг одоо тэгж хүмүүст бас нэг мессеж өгсөн ийм гэрэл зураг болсон байгаа юм. Тэгээ энэ нөгөө гэрэл зураг гэдэг бол өөрөө агшны урлаг гэж ярьдаг юм байл л дээ. Маш богино хугацааны буюу манай монгол хэлээр бол асар богино хугацааны агшинг буулгаж авах ийм гахалтай урлаг бол гэрэл зураг. За тэгээ гэрэл зурагч нь бол маш мэдээж өөрөө туршлагатай чадвартай байх хэрэгтэй. Тэгээ энэ Сэм гэдэг залуугийн хувьд бол энэ нэг багахан агшныг одоо хэдэн секунд ч болсон. Тэгээ өөр зургнууд бол байлээ. Энэ Сэмийн авсан. Тэгээ бусад зургууд нь болохоор яг тийм сонирхолтой момент буюу сонирхолтой тэр агшин болж чадаагүй. Яг энэ хоёр хулганы өөр зургууд бол байгаа байхгүй юу? Одоо сандлын доогуур гүйж байгаа, өөр газруудаар гүйж байгаа. Тэдэр нь бол ингээд Сэмийн хувьд бол яг гоё агшин болж чадаагүй. За тэгээ энэ хоёр маань одоо яаж одоо Сэмийн л бас хувь тавилан эвээсэн юм шиг байгаа. Тэгээд тэнд нэг үүрмэг байж таараад тэр үүргмэн дээр очиж энэ хоёр хоорондоо одоо зодолдож таарад түүнийг нь Сэм одоо алдалгүйгээр буулгаж авсан нь одоо эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг яг Сэм Ровли гэдэг энэ зурагчин тохиолдсон байгаа. Яагаад ингэж хэлж ийм гэхээр Сэмийн хувьд энэ одоо метроны буудалд харах хулган одоо амьдрдаг гэдгийг бол мэдээж мэддэг байсан. Тэгээ өдрийн цагаар маш их ачаалттай учраас одоо нийтийн тээврэмжинтэй ачаалттай учраас мэдээж хулган үзэгдэхгүй дандаа ингээд метро зогсоод нам гүн болонгууд нөгөө тэр одоо метроны хонголт байдаг метроны буудлын жинхэнэ эзэд бол нам гүн болохоор гарч ирж байгаа одоо хоол хүнс тэжээлээ хайх гад тий яг тэгээд тэрийг нөгөө Сэм Ровли мэдээж нөгөө тэр андерграунд буюу газар дор байдаг нөхөнд мэдээж хулган байдгийг мэддэг гэхдээ дандаа шөнөөр ирж хондог байсан байгаа. Тэгээ баг эн чинь нилээ хэдэн шөнө хонсон гэж байгаа шүү. Энэ одоо агшинг буулгахын тулд эхний шөнө нь ингээл
бас олигтол зураг дарж чадаагүй юм шиг байна. Ерөнхийдөө зориудаар одоо яг те төлөвлөж байгаад за би яг нэг иймэрхүү зураг аваадах яа гэж байгаад авсан байх юм байна. Ерөнхийдөө яг ийм зодолтооны зураг аавна гэж бодоагүй байх. Зүгээр нэг ийм гоё агшин л буулгая гэж зорьсон. Тэгээд мэдээж нөгөө тухайн тэр улсад Их Британий Лондон хотын метро байхгүй юу? Тэгээд Лондонгийн тэр BBC агентлаг болохоор жилд ийм уралдаан зарладаг. Одоо иргэдийн буюу те санал асуулгаар одоо нийтэд таашаагдсан тэгээд иргэдийн одоо vote буюу санал хураалт явуулсан юм байлээ. Яг тэгээд team шагналыг жилд өгдөг of the year гэл одоо те янз бүрийн шагналууд. Тэгээ өөрөө бас тэр уралдаанд оролцохыг хүссэн юм шиг байна Сэм Ровлигийн хувьд. Хоёрд ердөөсөө л энэ залуу бол амьтдын гэрэл зургаар дагнсан залуу байхгүй юу? Амьтдын гэрэл зургийг буулгадаг. Тэр дундаа амьтдын гэрэл зураг дундаа одоо зэрлэг амьтдын зургуудыг буулгадаг одоо байгальд очиж зэрлэг амьтдын гэрэл зургийг дардаг зурагч юм биш. Яг энэ их хотод амьдардаг эзэнгүү нохоо муур ч юм уу те. За тэгээ шувууд одоо өөр юу байдаг одоо ингээд энэ харах хулгана гэд яг энэ их хотод байдаг энэ зэрлэг амьтдын их хотын зэрлэг амьтдын зургийг буулгадаг гэдгээрээ арай өөр юм зурагч юм бэл. За тэгээд тэр зорилгынхаа үүднээс маш гоё агшинг буулгахын тулд нилээдгүй олон хоног энэ метроны буудлын дээр хонсон байгаа юм. За тэгээ олон хоног хонсны үр дүнд гэсэн үг. Өөрийнх нь тэр нөгөө нэг хичээл зүтгэлийн үр дүнд энэ хоёр хулганы энэ агшинг буулгаж чадсан. Тэгэхээр нөгөө эзэн хичээвэл заяа хичнэ гэдэг үг Сэм Ровлид яг л байгаа одоо энэ үг тохирсон ийм үйл явдал болж. За тэгээ энэ хоёрын энэ гайхалтай агшинг буулгачаад тэгээ метроны буудлын дээрээ бол хонхоо болсон. За ийм түүхтэй зураг байна. Тэгээд энэ хүмүүст ямар сэтгэл төрүүлээд яагаад маш олон саналыг авсан бэ гэхээр нөгөө нэг хотын орчинд одоо амьтад хэрхэн амьдэрдэг юм бэ? Хүмүүс одоо энэ Лондон хот ч өөрөө 10 сая хүн амтай хот юм байна. Тэгэхээр 10 сая хүн амтай хотод энэ жижигхэн хулган битгий хэл хүмүүс хүртэл амьдрахад асар их хэцүү шттэ бэрхшээлтэй зөндөө зүйл байгаа. Хүн ам иньяктор шиг 10 сая хүнтэй гэдэг чинь хүмүүс одоо идэх хоолныхоо төлөө ямар ууггүй шаргуу зүтгэж гин маш завгүй маш буцалсан их хот гэдэг бол тийм л байдаг. Дээрээс нь алхан тутамд бас биднийг энэ томоохон хотоо шивгүү газар бол эрсдэл дагж идэг. Тэгэхэд энэ жижигхэн хулгануудад бол хүнд тийм байгаа юм чинь 10 сая хүн амтай хотын метроны буудал одоо хонглын газар дор байдаг метроны буудалд амьдардаг хулгануудад бол бүр л хэцүү байгаа байхгүй юу? Алаантай амьдарч байна. Алаан байгаа байхгүй юм чинь. Тэгээд хүний орхисон, хүний хайсан, хүмүүсийн идж байгаа дунгаасан ширхэг үүрмэх хүртэл одоо энэ их хотын амьтдын амьдралд амь наснаас нь илүүгээр нөлөөлж байдгийн байна штэ гэдэг нэг ийм мессежийг энэ хоёр хулганы зураг нэг өстө Лондон хотын иргэдэд за тэгээд дэлхийн нийтээ одоо энэ гэрэл зураг сонирхчдын одоо оюун бодол суулгаж өгсөн ийм гайхалтай зураг болсон юм байлээ. За тэгээд энэ алдартай болсон шалтгаан нь энэ өөрөө 2019 онд одоо метроны газар доорх байдаг метроны буудалд 7 хоног одоо хоноод дарсан зураг 19 онд. За тийм бах. Би ерөнхийдөө бол харж ийсэн. Тий. Тэгээд 2020 онд яг коронавигийн үеэр одоо Natural History Museum гэж байдаг юм байна. За үүнээс одоо Wildlife Photographer of the Year буюу одоо тухайн жилийн одоо зэрлэг ан амьтдын шилдэг зургаар шалгарсан. Гэхдээ People's Choice гэдэг ийм юм дагалдаж байгаа. Хүмүүсийн сонголтоо. Тий, одоо энэ хүмүүсийн санал асуулгаар хүмүүс маш их санал өгсөн байгаа. За ийм шагналыг хүртсэн. Тэгээд 48,000 гаруй гэрэл зургаас шалгарсан гэж байгаа. Оо, бас нилээн тэр өрсөлдөөн дундаасаас гарч ирсэн байх нь шүү дээ. Нэг 4,000 биш, 48,000 гаруй гэж байгаа. Тэгээ ийм 48,000 гаруй гэрэл зураг гэдэг чинь асар их гэрэл зураг ирсэн. Тийм байна. Тэгээ тэнцээсэн шүүгчд одоо тэгээд тэр Лондонгийн иргэд те санал өгөөд тэгээ энэ олон мянган зургаас энэ хоёр одоо бяцхан амтны л хоолны төлөөх зодолтой бол шалгараад ийм шагналыг аваад за тэгээ энэ шагналыг 20 оноос авснаас хойш мэдээж нөгөө Google-д BBC-гийн албан ёсны вебсайт дээр нь тавигдаад тэгээ дэлхийн нийт энэ хоёр амтныг өхөөртгөн өхөөрдөөд тэ өрөвдгөн өрөвдөөд за тэгээд хараад бас нэг бодол авах нь аваад тэгээ олон зүйлээр ингээ алдартай болгосон юм байлээ. За тэгээд энэ хоёр амьтанд бас нэг юм сонирхолтой баримт байгаа. За. Яагаад хүмүүс энэ хоёр амьтныг маш их сонирхсон гэхээр хүмүүс бас нэг ийм комментуудыг буюу сэтгэлдлүүдийг хэлж ирсэн юм байна. Тэр нь яг л кино шиг харагдсан.
Тий, яг л Google-ийн кино шиг харагдсан. Нэг киноны сцен шиг санагдсан гэж байгаа байхгүй юу? Тийм ээ. Фото зураг зүгээр нэг гэрэл зураг гэхээсээ илүү кино ч юм шиг. Google-ийн кино ч юм шиг. Ийм сэтгэгдэл хүмүүс нөгөө өгсөн гинэ. Яг зөв. Тэгээ хүмүүс нөгөө янз бүрээр л одоо нэр хоч өгсөн юм байна. Боксчд ч юм уу те. Тэнгүүтээ ингэж байгаа. Дэнсер гэж байгаа. Бүжигчд. Эсвэл cartoon fight те. Тулаан. Энтэр гээд нэг ийм олон тайлбартай л хийсэн юм байна л да. За тэгээд гэрэл зургийн хувьд юм. Сэм Ровлигийн талаар товчхон бас танилцуул. Энэ бас гэрэл зурагчин залуу байгаа. Одоо наривлагч маань зургийн нөх баг. Их Британий Бристол гэдэг хотоос Их Британий Бристол, Лондонгийн Бристол гэдэг нэг жижиг газар байдаг юм байна л да. Тэнцэнээс гаралтай. Тэгээ багаасаа аав нь бас нэг гэрэл зургийн аппараттай байсан юм байна. Тэгээ хүүхэд байхаасаа эхлүүлээл ердөөсөө юм гэрэл зураг дарах хоббит болсон. Аавынхаа одоо зургийн аппаратыг авч гараад гэтээ гэрэл зураг дарахтаа өөрийнхөө ч юм уу найзуудынхаа гэр бүлийн хүмүүсийн зураг биш. Дандаа л гэрийнхээ ойр хавцаа амьдрдаг шувууд. За тэгээ гол руугаа очиод голын загас жараахаа нохоо муур юу л байдгийг дандаа л амьдтын зураг дарах юм дуртай, амьдтын ертөнцид хайртай, амьдтын тэр аж байдал зан үйлийг их сонирхдаг ийм хүүхэд байж одоо тэгээ төрлөх юм. За тэгээд энэ нөгөө сонирхол нь улмаар энэ залуугаас ердөөсөө арилаагүй. Тэгээд их сургуульд Бристолийн их сургуульд одоо биологи ангид бүр орсон. Нэгэсэндээ ингээд бүр шинжлэх ухааныхын төвшөнд хүртэл судлахыг хүсээд яг энэ амьтан болон байгалийн шинжлэх ухааны ангид бүр элсэж ороод мэрэгжлийн юм судлаач болж гарч ирсэн юм залуу юм байлээ. Тэгээд 19 оны энэ бүтээл за тэгээ өөрөө BBC агентлагийн одоо тэр амьтдын ертөнц ч юм уу те нэг иймэрхүү бас нэг алба байдаг юм байна л. Тэр албанд нь өөрөө ажилладаг BBC-гийнхаа том агентлагийн. За тэгээд түрүүн хэлсэн нөгөө бүр ийм биологч мэрэгжлэр суралцаад тэгээ эхний бүтээлүүд нь бол Лондон хотын одоо зурагчин болоо BBC-д ороод эхний хийсэн ажлууд нь болохоор Лондоны олон гоё паркууд байдаг юм байна л үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг. За тэр паркуудад амьдардаг шуудын зураг, за тэр усны шууд, эсвэл одоо тэр модон дээр байгаа элдв янзын шуудын зургуудыг дарж ингээд ажлын гараагаа эхэлсэн юм байна. Тэгээд хамгийн анх бол BBC Natural History Unit гэдэг одоо BBC-ийн ийм тустай алба байт юм байна. Энд нь ажилладаг байсан залуу. Анх бол судлаачийн туслах хийдэг байжгаад сүүлдээ болохоор нөгөө дрончин болсон юм байна л да. Дрон нисгдэг гэрэл зурагчин тий дроныг ашиглаад амьтдын зургуудыг ингээд видео хийдэг. За тэгээд дараагаас нь болохоор өөрөө нөгөө мэрэгжлийн судлаач дээрээс нь зураг дарах хоббитой учраас шинжлэх ухаан нөгөө креатив байдал буюу бүтээлч байдал одоо шинжлэх ухааныг урлагтай хослуулсан. Өөрөө багын нөгөө гэрэл зураг дарах юм сонирхолтой мэдрэмжтэй хүүхэд байсан. Тэгээ айгүй бүтээлчээр дардаг. Ирэл хайгуул. Одоо жишээ саний тэр Лондонгийн газар дор байдаг метроны 2 хулганы зургийг авахд хүртэл өөрөө маш олон хоног тэнд хонсон байгаа байхгүй. Тэгэхээр маш их юм бүтээлч хүн байгаад байгаа байхгүй. За тэгээд үүнийгээ мэдээж нөгөө сурсан мэдсэн шинжлэх ухааныхаа суур мэдлэгтэйгээ холбохоор энэ хүн хоёр зүйлийг хооронд нь хослуулахаар энэ хүнээс ингээд амжилт гараад ирж байгаа юм бэлээ. Гайхалтай. За ийм одоо юутай түүхтэй товчхон ярих юм бол ийм түүхтэй ийм залуу. Тэгээд саний зургийн хувьд бол ийм бүтээл. Тэгээд ерөнхийдөө Сэм Ровлиний зургийн онцлогуд болохоор хотын орчинд дах амьтдын дасан зохицох чадварыг судалдаг гэж байгаа. Дандаа зураг дарж за тэгээд хүн ба байгаль хамт орших байдлыг юу н одоо их хотод хүмүүстэй хамт амьтдтай хамт хүмүүс амьдрахад саад бэрхшээлтэй тал нь юу болж байна? Жил өнгөрөх тусам амьтдад юу хамгийн хэцүү вэ гэдэг юм уу? Энэ бүгдийгээ гэрэл зургаар л баримтжуулж судалгааныхаа ажлыг хийдэг юм залуу юм байлээ. За тэгээд ерөнхийдөө бол ийм. Тэгээд би энээсээ улбаалаад бас нэг зүйлийг судалсан юм. Хулганы тухай ярьж байгаа учраас хулгантай холбоотой хулганаар ийм дүр хийсэн хамгийн алдартай одоо кинонууд юу юм бэ? Хүүхдийн кинонууд юу юм бэ гэхээр хамгийн түрүүнд Mickey Mouse орж ирж байна. Хамгийн эртний тий Walt Disney компани цуврал. Mickey Mouse бол одоо хулган гэдэг амьтнэр дүр бүтээж түүнийг одоо бүр брэнд болгож чадсан. За дараа нь бол бидний нэг үзэх дуртай бас хулгантай кино бол хүүхдийн кино бол Tom and Jerry байна тий. За ингээд өчнөө хөөхөн хүүхдийнүүд байт юм байна. Хулганы гол дүрээ болгосон.
Тэгээ хулганаар дамжуулж мэдээж нөгөө хүүхэд багчуудад ийм хөгжилтэй нарийн тэм үзүүлэхээс гадна бүр зарим хулган гэдэг амьтны гол дүрийн бүтээсэн хүүхэлдэйн кино бүр гүн ухааны хүүхэлдэйн кинонууд байдаг гэж байна. Рататуйле яг энд одоо гаргаад ирсэн баха. Рататуйле гэдэг юм уу те? Нөгөө тогооч болох хүсэл мөрөөдөлтөй ийм харахны тухай хүүхэлдэйн кино байна те. Маш гоё утга учиртай кино. За тэгээ Том Джерри байна. За The Tale of Disbrooks гинэ. За би буруу дуудчих магадгүй. Энэ болохоор баатар болохыг хүсдэг те. Ийм адал явдалтай хүүхэлдэйн киноны одоо хүүхэлдэйн кино юм байна. Эрсний кино юу? Эрснийх юм байна. За тэгээд Стюарт гэдэг одоо Стюарт нисдэг. За Стюарт бол байна. Нөгөө гэр бүлд өссөн ийм жижигхэн цагаан хулган. Тэгээд ийм гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой. За тэгээд The Witches гэдэг нэртэй ийм бас хүүхэлдэйн кино байдаг юм байна. Наач болохоор сая сүулт гарч ирсэн. Энийг нөгөө хүүхдүүдийг хулган болгочихдог. За ийм бас нэг сонирхолтой кино байдаг юм байна. Гал дүрд нь Anne Hathaway тоглосон. Оо за. За тэгээд тагнуулч хулганы тухай хүүхэлдэйн кино байдаг гэж байна. Danger Mouse гэдэг нэртэй. За саяны хоёр одоо подолын хоёр хулган шиг. Айгу тагнуулч айгу аюултай Danger Mouse-нуудын тухай. За тэгээд энэ American Tale гэх Америк үлгэр гэдэг ийм цагаач хулганы амьдралын тухай гэж байгаа. Бүр ийм хүүхэлдэйн кино байдаг юм байна. Одоо Америкийн нэгдсэн улсад цагаачилж орж ирж байгаа хулган гэж байгаа. Тэгэхээр энэнгээр нэг хулганаар дамжуулаад нөгөө цагаачилж орж ирж байгаа иргэдийн амьдралын хүнд хэцүү тэр бүхнийг ингэж харуулсан бүр гүн утгатай одоо хулган дүртэй хүүхэлдэйн кино бол байдаг юм байна. За тэгээ энэдтэй сургамжтай гэдэг олон хүүхэлдэйн кинонууд бас байдаг юм байна. За Лондон хотын талаар товч мэдээлэл хүрэхэд бол түрүүн хэлсэн нийт Их Британийн 13-аас 15% нь зөвхөн Лондон хотод амьдардаг. Одоо бол 10 сая 9 сая 900 хэдэн мянга гэд байж илээ. Бараг 10 саяг ээлжихэд буруутахгүй бах. 10 сая хүн амтай ийм хот. Тэгээд бас нэг сонирхолтой баримт нь болохоор 300 гаруй хэлээр ярьдаг хүмүүс байдаг гинэ. Тэр 10 сая хүн дунд. 300 гаруй хэлээр ярилцдаг хүмүүс тэнд байна гэж байгаа. За манай Улаанбаатарт бол одоо цөөхөн л байгаа шүү дээ, тийм. Үндсэн халах байна, тийм. За тэгээд нутгийн аялгууд аялганар байна. Энэ бол бүр аялга биш хэлээр гэж байгаа байхгүй. За манад мэдээж Орос Хятад их сонсогдно, мэдээж монгол хэл, за казак хэл, солонгос, японочууд их байдаг, англичууд их байдаг, те. За германчууд бас их байдаг. За ингээл нэг 10 гаруй л байна уу. Тэгэхэд энэ Лондонд бол 300 гаруй хэлээр ярьдаг хүмүүс амьдардаг гэж байгаа байхгүй. Тэр 12. Тийм. Тэгээ ийм сонирхолтой баримтууд байдаг юм. Саяны дээр манай хоёр аюултай зодоонч нөгөө хулганы одоо зураг дарсан тэр Лондонгийн Underground London метро гэдэг тэр газар дор байдаг метро маань өөрөө 50 он байла. Одоо баг ингээд 70 80 жил болж байгаа тийм метроны хонгил юм байл. За тэгээ ийм хөрхөн мэдээллийг л хүргэлээ те. Одоо авч ирлээ. Өстө хөрхөн мэдээлэл хүргэлээ. Баярлалаа. Булганы талаар бас нилээн олон хүүхэлдэйн кинонууд бас толгой дотор орж ирлээ. Нэрэл яг намайг анх харахад яг энэ зураг бол нэг яг л нэг тийм одоо киноны сцен шиг те. Тэгээ яг одоо зурагч маань өөрөө айгуу тийм гоё синематик хэлбэртэй өнгөтэйгээр авсан байна. Тийм учраас энэ нь илүү тэр нөгөө мэдрэмжийг нь өсгөж өгж байгаа болов уу гэж бодогдлоо. За тэгээ амьтан тайртай байцгаая. За энэ мэдээлэлээр дамжуулж төгсгөлд нь бас тэгж хэлхийг хүссэн. Амьтан тайртай байцгаая. Манай Улаанбаатар хот ч гэсэн сая гаруй хүн амтай том одоо хот. Биднээс Улаанбаатарын одоо иргэдээс гадна маш олон амьтад амьдардаг шүү те. Одоо Улаанбаатар хот ч гэсэн хулгантай. За Улаанбаатар хот ч гэсэн шувуудтай, эзэнгүү нохоо мууртай. Тийм учраас амьтдад бас хайртай байгаарай гэдгийг одоо уриал. За тэгээд дүүгийнхэн мэдээлэл рүү оръё тий. За тэгээ. За миний мэдээлэл ерөнхийдөө бас яг нэг тийм за вирусны тухай гэх юм. За. Ямар вирус вэ одоо? За зомби вирус гэж сонсч ирсэн үү? Ер нь сонссон. Сонсчихсан шүү. Ерөнхийдөө одоо ингээл зомбитэй кинонд те нэг юм вирус тархаал тэгэл ингээл хүмүүс чинь нэг юм зомби момби болоод тийм хүү те. Тэгээ шал өөр одоо мутацид ороод ингээд янз янз болдог. Гэхдээ яг уу одоо өнөөдөр миний ярих чаа мэдээлэл болохоор яг зомби вирус гэдэг нэртэй боловч яваас яг бидний нөгөө төсөөлдөг шиг кинон дээр гардаг шиг төсөөлдөг шиг тийм хэтрүүлэлгүй ер нь яг хүнд магадгүй тийм амар хор хөнөөлтэй биш ч гэсэн явандаа бас нэг тийм жоохон нэг вирус талтай. Нэр нь гэхдээ бүр зомби гэдэг нэртэй албан ёсны нэр. Яг бүр яг эрдэмтэд бүр судлаад за яг нэг зомби вирус гэд нэрлэж гисэн. За энэ талаарх мэдээллийн дэвшилтийг хүргэе. За ер нь одоо Сибирийн цэвдэг дундаас
зомби вирус олдсон гэх мэдээлэл ерөнхийдөө нэг за сүүлийн нэг 4-5 жил бол шуугаад байгаа. За энэ гэхдээ яг нөгөө кинон дээр түрүүн хэлсэнчлэн кинон дээр гардаг шиг нөгөө хүмүүсийг зомби болгодог вирус биш. Харин одоо хэдэн 10,000 жилийн турш нөгөө хөлдөө байжгаад эргээд ийм амилсан. Одоо энэ зураг дээр цэвдэг харагдчихэв. За энэ цэвдгээс гаргаж авсан одоо нэг ийм вирус байгаа да. За ер нь цэвдэг гэд ярихаар яг юу юм бэ гэж бас үзэг сонсогчд маань бас бодож иж магадгүй. Энэ цэвдэг гэдэг маань олон мянган одоо бүр сая жилийн турш одоо хөлдөө хിവэр байдаг. За ер нь ямар ч одоо дотор нь одоо эртний амьд биетүүд баг өөрчлөгдөхгүйгээр тэндээ ингээд хөлдөөд гаццсан байж идэг. Тэ? Энэ одоо мэдээж ер нь баг гисдэггүй. Тэр зүйлийг одоо юу гэдэг? Зомби вирус гэдэг. Үгүй. Цэвдэг вирус гэдэг. За тэгээд ер нь одоо энэ орчноос одоо судлаачид маань судалгаа хийгээд за яг одоо энэ вирусыг олж тогтоосон. За тухайлах юм бол одоо ойролцоогоор 48,500 жилийн настай вирусыг сэргээж чадаад за шинжилгээ ухаанд ийм томоохон дэвшил болсон байгаа. За эдгээрийг одоо нөгөө хэвлэл мэдээлэлд одоо нийтлэгтэл зомби вирус гэд нийтлэж гисэн байгаа. Тэгээд ер нь ингэж нэрлэгдсэн. За энэ нь болохоор яг үнэхээр одоо бас нөгөө ийм үхсэн биш харин ийм маш урт хугацаанд ийм идэхгүй байсан вируснууд байгаа юм. За тэгээд ийм ерөнхийдөө одоо унтаа байдалд байжгаад амь ороод ийм орж одоо чаддагтайгаа бас ийм холбоотой. Одоо ийм удаан одоо нөгөө цэвдэг дотор байж өөрийгөө ингэж одоо байрж байжгаад дараа нь одоо нөгөө магадгүй тэр цэвдэг олон сая жилийн дараа хөлдөхийг одоо бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм учраас тэр хөлдөөд гараад ирэхэд тэр вирус маань ерөнхийдөө идэгчих магадaltaй. Яг тэгээд тэр шинж байдал дээр нь тулгуурлаад эрдэмтэд зомби л гэсэн юм байна. Тийм. Ерөнхийдөө бид нөгөө нэг зомбитой кино үзэхэр чинь тэгдэг үстэй цусрагчтай кино үзэхэр л олон зуун жил те ингээд нөгөө ийм авсанд гівтж байгаа л одоо нөгөө кинонууд дээр чинь те тэгэл гинт ингээл нэг ийм цус мус ч юм уу те цус мусаа амсуулж гарч юм уу те та цусрагчны талаар яриад байгаа амилж босч ирээл тэгээ зомби нар чинь ингээд нэг ийм үхмэл мөртлөө тэгээ амьлаал идэв штэ те тэр нөгөө шинжтэй л одоо адилтгаад зомби гэж те дээрэс нь гэхдээ бас энэ вирус маань бас болоогүй ерөнхийдөө яг одоо нөгөө жоохон хяналтанд ор судалж байгаа яг бас хүний биед хортой хөнөөлтөй хөнөөлгүй гэдгийг нь бол одоогоор бүр ингээд туршилт явуулаад яг бүр бат за ийм шүү гэд ингээд гаргаж ирээгүй байгаа. Хэцүү баха. Тийм энэ одоо баг зэрэг жоохон төгшүүртэй тал нь гэх юм бол одоо дэлхийн дулаалтай холбоотой. За яагаад гэхээр дэлхийн дулаал одоо уур амьсгалын өөрчлөлтөд улмаас нөгөө мөнх цэвдэг маань хаажмаар гисэж эхэлж байгаа. Ер нь мөнх цэвдэг гисэж ийн гэхээр одоо дэлхийн дулаал бас тийм ч тоглоом биш болсон байгаа. Тэгэхээр одоо өмнө нь хизээч одоо нөгөө хүний нүдэн дийл гарч байгаагүй эртний ийм бичил биетүүдийг одоо дахин судлах одоо суллах эрсдэлтэй. Ерөнхийдөө одоо энэ вируснаас эхлээд ингээд одоо вируснууд дахин сэргэнэ гэдэг маань ерөнхийдөө олон сая тэрбум жилийн өмнө байсан тэр өвчин магадгүй тэр нөгөө халдвартай тэр зүйлсүүдийг тээж авах магадaltaй учраас энэ маань бас тийм бас таатай биш. Тийм учраас тэр утгаараа бас зомби гэд нэрлсэн байгаа. Ингээд тархлаа гэж бод муугар ярих юм бол тэр мөнх цэвдгийн дор байгаа нөгөө вирусүүд маань алдагдлаа гэж бодоход хүнээс хүнд дамжаад газар авчлаа гэж бодоход нэлээд их хүний амь хорогдчихж түүний эсрэг вакцин гаргаж авах байх. Одоо хамгийн гол нь урд нь мэдэгдэж байгаагүй шинэ вирус гарахаар хамгийн эрдэмтдийн одоо айдаг төгсдөг юм нь эсрэг вакциныг гаргаж авах хугацаа. Яг зөв. Тэгээд тэрийг гаргаж автал маш олон хүний л амь насны төлөөсний хойно л одоо вакцин гаргаж авч байгаа. Тэгэхээр энэ маш олон мянган жилийн өмнө мөнх цэвдэгт байгаа эдгээр нөгөө нэг өвчний одоо вирусүүд те өөрт нь байгаа гэж штэ. Эдгээр нь ингээд муугар удахад алдагдах юм бол алдагдах үедээ хэрвээ алдагдчих юм бол биднэрт чинь энэний эсрэг ямар ч вакцин байхгүй байгаа штэ. Яг тэр эрдэмтэд судалж амжаагүй байгаа юм чинь яаж вакциныг гаргаж авах вэ те. Энэ бол амар том асуудал юм байлээ те. Бас хэцүү тийм асуудалтай. За тэгээд энэ дээр бас яг нэг юм төгшүүртэй мэдээл байгаа ч гэсэн хажуугаар нь яг зүгээр нэг төгшүүргүй мэдээ байгаа юм уу? Үгүй сая төгшүүрийн мэдээ явууллаа. Дэлхийн дулаартай холбоотой гисж эхэлж штэ. Яг тэрийг нь жоохон арай нэг зөөллөх нэг мэдээлэл нь гэх юм бол
ерөнхийдөө энэ вирус маань нэг эст организмд одоо жишээлх юм бол амиоб гэж байдаг шүү дээ. За энэ амиобд халдварлах өндөрлөл магадaltaй. Ер нь бол одоо хүн бол одоо нэг системтэн биш шүү дээ. Тийм учраас хүнд одоогоор бол халдварлах яг энэ эрсдлийг нь бол олж тогтоогоогүй байгаа. Одоогоор бол яг нээсэн зүйл нь амиоб буюу одоо нэг жишээлх юм бол одоо амиоб гэж байгаа даа ш нэг системтэн. За тэр нэг системтэнд халдварладаг. Тийм тэгэхээр ер нь бол бас нэг бодлын за яг бас те за бид нарт бас яг халдахгүй юм байна гэд бодох жоохон тайвшрах. Гэхдээ мутацид орвол бас хэцүү юм байна. Тэгэхээр тэг явцдаа бас эн чинь яг батлагдсан мэдээлэл биш учраас бас хэцүү. Тийм. За нэг иймэрхүү мэдээлэл. За тэгээд энэ эртний бичил биетүүдийг энэ дахин суллах одоо эрсдэлтэй болсон. За тэгээд одоо бидний огт ийм танихгүй орчин үеийн дархлааны системд одоо бүрэн таньж мэдэгдэг байгаа энэ шинэ вируснууд ингэж суллагдах байгальд одоо дахин эвдөгчих магадлал нь бол өндөр болсон байгаа даа. За тэгээ хэдийгээр одоо энэ вируснууд хүн төрөлхтөнд одоо шууд халдварлсан тохиолдол бол илрээгүй ч гэсэн одоо эрдэмтэд бол энэ үнийг маш анхааралтай авчихсан яваад. Ер нь яг нэг ийм орчинд ингээл судалгааны лабораторид ингээ бүр айгүй болгоомжтой судалгаа хийж байгаа гэсэн үг. Алдах үедээ гэж айж л байгаа. Тийм айж байгаа. Энэ чинь одоо бүрэн гүцэд судалж амжааг байгаа. Огт мэдхгүй зүйлийг шинээр судлаад байгаа учраас энэ чинь хамаагүй бас те юу яаж болохгүй болгоомжтой. За тэгээ энэ бүхнээс харах юм бол дэлхий бидний бодож байснаас хавьгүй илүү юм нууцлаг. За цаг хугацааны гүнд хадгалагдж байгаа тэр мэдээллээр одоо дүүрэн байдаг юм байна. Тэгээ мянган жилийн өмнөх амьдралын уул мөр зүгээр нэг юм чулуудсан олдвор биш байгаа даа. Зарим тохиолдолд бол дахин эдвэгчих амьд систем байдлаар оршиж байгаа одоо энэ шинжлэх ухааныг бол одоо энгийн хүмүүсийг гайхшруулад давхар бас айц давтуулаад одоо яг төгшөөгээд байгаа гэсэн иймэрхүү мэдээлэл байна да. Зя. Тэгээ одоо эрдэмтдтэй л найдан да тийм ээ аливаа нэгэн хэцүү зүйл сонсогдох дуулагдах те энэ тэнд гарахад бол эрдэмтэд гэдэг хүмүүс маань бол тэгэл хүн төрөлхтний нийт хүн төрөлхтнийхөө сайн сайхны төлөө л өөрсдийгөө зориулдаг хүмүүс шүү дээ те. За би яг урд нь бас зомбигийн вирусыг сонсч байсан. Гэхдээ яг ингэж яг ямар учиртай те дэлгэрүүлж бол уншиж байгаагүй сонсож байгаагүй юм байна. Ер нь бас сонирхолтой. Тэгээ би ер нь боддог хгүй. Ер нь гэхдээ одоо манай үзэг сонсогчид дунд маань ч бас байдаг. Одоо ингээд дэлхийн ертөнцийн тэр нууцлаг зүйлүүд рүү те илүү сонирхол нь явдаг хүмүүс байдаг гэж магадгүй те. Энэ мэдээлэл бас магадгүй таалагдж байгаа бах. Миний хувьд бол одоо бас айгу сониуч яг те энэ далаан гүнд юу эдэм бол одоо нөгөө эрдэмтдийн судалж амжааг байгаа тэр нөгөө нууцлаг мэдээллүүд рүү би ингээд яад юм бол ийдэм бол гэж татагдаг. Даанч би өөрөө нөгөө эрдэмтэн биш учраас судлаад байх боломжгүй тэгээд соёл судлаач оюутар байлаа. Биолог бол судлаач биш байгаа даа тий. Урлаг судлаач гэвэлээ гэж бөөн судалгааны хүмүүстэй. За ингээд таньж мэдэх хүсэл дүүрэн байгаарай гэдэг үгээр тий сониуч байгаарай. Тэгэх юм бол маш гайхалтай олон зүйлийг таньж мэдэж авах бах. Тэгээд тэр үгээр өнөөдрийнхөө поохыг бол өндөрлөж байна. Өнөөдөр эфиртэйги наривлагчаар за хөтлөгчөөр Агийн Оюка 2 баялаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай үзэгчтэй сонсогчдоо.